20-р зууны эхний Монгол орн хариг өрний колон Азад хамгийн бүдүүлэг хоцрогдсон орны нэг байсан. Харин хүмүүс Монгол орныг дээрэнгүйлэн харж, ийм улс дэлхийн соёл иргэншлийн хэмжээнд хүрэхэд 100 жилээр боологдох хугацаа хэрэгтэй гэж зарим нь монголууд нөхөж байгаа ороонч гэж баталдаг байсан. Монгол орн үнэхээр хөөрхийлөлтэй байсан. Ялангуяа шарын шашны бурангуй суртал нийт олонний бүтээлч идэвхийг дарж байсан. Энэ хүмүүс ингэж мөрөгсөөр богдын хүрээг тойрдог. Тэр ч байтугай алс холын аймгаас сунаж мөрөгсөөр хүрээн дэрдэг мөргөлчөд ч байдаг байсан. Гэвч сайн лавлан харвал нийгмийн чухал үйл явдал эхэлж байлаа. Гадаад дотоодын давхар дарлалд хуучин хэвээр ажитрах аргагүй болж ард түмний хчлөөний хөдөлгөөн итгэвчсээр Манж хятадын 200 гаруй жилийн дарааллыг устгаж автономи засгийг байгуулсан боловч автономи засгийн үйл ажил хар шар феодалангийн улс төр эдийн засгийн эрх юмбыг хамгаалахад зорж байсан учраас дотоодын феодлуудын эсрэг ард түмний тэмцэл хүчтэй болж ард анги түүхийн тайзан дээр бие дааж гарч ирж байсан юм. Ийм үед Оросрон дагчарын хувьсгал мандсан нийт дэлхийд ихний үйл явцад нөлөөлсөн шигээ Монголын улс төрийн амьдралд ч нөлөөллөө. Агчаарын хувьсгалын үр дүнд хаан засгийн нөлөө Монгол суларсныг самбаачлан хятадын дөрөнгөөлөгчид Монгол орныг шууд эзлэх гэж яарсныг эсэргүүцэн Монголын ард түмний үндэсний ухамсар улан сэргэн эрх чөлөөний хөдөлгөөн дахиж нэр өргөж үүнийг нийслэл хүрээнд туусгаж идэх хоёр нууц үлгэн байгуулагдсан. Жинхэнэ ардын хуу гойвшгүй хөрөнд Сүхбаатар, бичиг зэргийн жижиг төшмөлүүд, богсон, дууржив нарын зэрэг хүмүүс оролцсон нэг нууц үлгэн хүрээнд ажиллаж байлаа. Энэ байшинд эрхүүд оюутан байсан, чойвалсан, лам лосол жижиг төшмөл жамин нарын зэрэг хүмүүс оролцсон нөгөө бүлгэн ажиллаж байсан. Сүхбаатар өөрийн шийдвэг зориг, өрмийн тэмүүлэл, үйл хэрэгтэн итгэсэн бат итгэлээр нөхдийн дунд ялгагдж байлаа. Харвагаасаа ядуу хүний хүнд амьдралыг биеэр туулж, бас Монголын ард түмний үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний өсөлтийг харж, Сүхбаатарын эх оронч үзэл санаа бүрэлдэн хэлбэржжээ. Эцгийгээ шарангийн хуйг байхад хоригдлуудын зовлонт байдлыг харж, юуны учир энийг лээ гэдгийг эргцүүлэн боддог байжээ. Зайсан жамингаар бичиг заалгад ном сурсан, юм мэдэж нүд тайлахад нь тус болжээ. Бас өртөөний улаан ихэж янз бүрийн хүмүүсийн дарлах энерхийг үздэг байлаа. Ингээд 1912 онд автономитын цэрэг татагдсан хужир уланд ирж газар хүрийн олон аавын хүүхдүүдэд танилцж нөхөрлсөн нийт улс орны хон тухай сайн мэдэх нь тус болж түүний оюун бодлыг ихэд хэлжээ. Сүхбаатар цэрэгт байхдаа нэмэнтийн янжмаатай гэрэлсэн. Үүнийг хүртэл цэргийн захирлууд хавчдаг байлаа. Сүхбаатар энд дарлагдсан нөхдөн өмгөөлж тэдний тэмцлийг өдөрдөж хамтын тэмцлийн амт шимтгийг авсаар байлаа. Энэ бол Сүхбаатарыг шагнасан баримт бичгүүд. Сүхбаатар цэргүүдийг эрдэнэт сургахын тулд үнэнхүү махран зүтгэж тэднийг сайн сургаж байсны учир 4-р зэрэгээр шагнагдчихэв. 1917 онд халахгүй эх орнын хамгаалан баатаргаар тулалдсны учир 3-р зэрэгээр шагнагдчихэв. Сүхбаатар энэ бүхнээс төрсөн газар шурган өмгөөлөн хамгаалах гэдгийг учрыг ойлгож байлаа. Түүх шаштар хэвлэх ажилд цэргийн газраас тамиргдэн ирж идэвхтэй ажилласны учир дэд зэрэгээр шагнууллаа. Ингэж улс орндон хэрэгтэй гэж үзсэн бүхэндээ үнэн зүтгэл гаргаж байсан Сүхбаатарын бадрангүй эх оронч төрлөх чанарын илрэл ирээдүйн үйл хэргийн угтал байжээ. Сүхбаатарын эх оронч хувьсгалж үзсэн ийм хүү бүрэлдэхүүн тогтож байлаа. Сүхбаатар тэргүүтээ хувьсгалж
Яавч өмнөх байдлаар цаашид ажиллаж болохгүй гэдгийг хатуу ойлгож байсан. Тэдэнд Октябрийн үрийн туг болж байлаа. Зөвлөлд орсон засгийн газраас Монгол тусгайлан ирүүлсэн тонгогт. Монгол улс тусгаар тогтносон орны 9 ор Бээжин Петроград хоёроос асуулгүй. Аливаа олон улс руугаа шууд харилцсан нэвтрэх хэрэгтэй болсон явдлыг манай зөвлөл засгийн газраас Монгол үндэсний улсад чухам өдөгдөн тунхаглахын хамт манай Орос улс руугаа дарыг харилцсан нэвтрэлцэж элчин явуулсан. Эрхэж чөлөөт Монгол улсын төлөөний хүмүүсийг манай улаан цэргийн өмнөөс тосон илгээх хажаам хүчээ. Монголын тусгаар тогтнолыг устган хятад дагаар авах тухай улсын дооторол хэлэлцэхэд Сүхбаатар тусгаар тогтнолоо халуунаар хамгаалж бид зэвсэг зэрэг мотовихтан хятадын амбан сай цэргийг аимшиг хөхөн гаргасан. Одоо харин урдхыг бодвол дээр болсон гэвэл зохих цагт хятадыг эсэргүүцсэн байлтахаас огт айхгүй гэд шуудлуудын уруугч буумтгаж нарыг хайр нэргүй илжилсэн юм аа. Яг ийм үед хятадын хөрөнгөөлөгчид харгас цэргийн хүчээр сүр далайлгаж Октябрийн нөлөө үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнөөс айж байсан дээд ангийн том феодлуудтай хойгдсон Монголын тусгаар хятад дагаар орсны гудамжигт ёслол боллоо. Энэ өдөр Монголын ард түмний тусгаар тогтнолын төлөө тэмцлийн түүхэнд хамгийн хар тул болж үлдлээ. Автономитыг устгахад хүчин зүтгэсэн Шанз Бадан гарч хятад генерал Шүшүжа энэ генерал цэргийн хүчээр сүр далайлгаж Монголын тусгаар тогтнолыг устгахтан Японы төлөө зүтгэж байсан. Энэ нь Монгол улс чухамдаа хэний гарт орж байгаа ч тодорхойгүй улс төрийн хямрал болсон асуудал байлаа. Энэ гамин ноёдыг харцгаа их сэхлэн хямсгар байгаа биз? Харин хэр зэрэг удаан баярлдаг бол. Одоо энэ монголчуудыг хар. Зарим урваачид нь түмний нүр яаж харъя гэсэндээ уруу царайлаа биз? Харин энэ шившигт ургалтанд үнэхээр харамсан их орончид тэдний дунд байсан. Манлайбаатар Данилын сүрэн гамингуудад мууган үзүүлэхгүй гэж тэдний шоронд суугаар нь бий барсан. Гамин ноёд уулын их юм санаж бэлгшин ийм олон туг дарцаг өлгсөн хэрэг. Засаг төрөө устгахад ер нь манай хүрээний нам ноёдгүй бүгдээрээ томчтой байсан. Цэргийн хүн даанаас бүтнүүд том томчтой байсан. Юунаас өгөх цэрэг свайжгаад эхлэрнийхөө засаг төрийг буугаад гадаадын харгас ирэхэд ер нь тэр их л гашуудтай байсан. Наацхан шараад гэж байсан. Шараадны үүдэн дээр лав хараагүй ард том юм гэдэг учиртай шүү. Энэ гудамжигч ёслолын дараа хүрээнийхэн гамингуудын сүр бадрагсан туг далбаг хуугчиж хаяхад хүүхдүүд хүртэл дэвхэрч дэгдэн тэр туг далбаг дэвсэж гიშгчиж байсан юм шүү дээ. Дараа нь удалгүй Монгол цэргийн зэвсэг хураах тухай яриа гарахад бид далаад улс нийлж Сүхбаатар тэргүүлэн цэргийн ерөнхий галсан баярынд очсон. Ерөнхий гэрээсэн гарч ирэхгүй болохоор нь бид гэрийн ширгөөд сүрдүүлтэл галсан баярын тэргмийнхаа хувцастай гарч ирж олон цэргүүд минь яаж вэ, юу болж вэ гэсэн. Тэгэхэд нь бид ижил дасал болсон зэвсгээ өгөхгүй. Бид нар энэ зэвсгэн бариад энэ орж ирсэн гамингуудыг чинь устгахчаад замын нүд очиод суухад ганцч гамын нааш нь оруулахгүй байж чадна. Өөрөдөн чадаж байсан юм гэсэн. Тэгэхээр галсан баярын одоо зэвсгийн ураалгахаас өөр яах ч аргагүй учрыг болгоож үз тамины гэж одоо жинстэй малгайган авч хормойгон дэвсээс сөхөрсөн. Амийнхан даалгад цэргийн ерөнхийг буулгаж авсан юм да. Тэгээд дараа бүр найл их юм бодсон. Ялангуяа Сүхбаатар маань тун их юм бодож байсан. Ийм үед яаж сэтгэл төвшин байх вэ гэж ярьлаа.
Тэр өдөр чухам тэнгэрийн нарч холдсон юм шиг санагдаж байжээ. Гэтлээний феодлууд тусгаар Татанлон устгаж хятад дагаар усны баяр болгож хятадын ерөнхийлөгчд бэлэг хүргээд Бээжинд авахулсан зураг нь энэ байна. Уут мөнгөөр улсан худалдсан сайдууд, дэнс мөнгөөр дэлхийг нь худалдсан сайдууд, хүрэн жинстэй сайдууд хүрээгийн худалдаадаг байгуу, магнаг дээлтэй сайдууд манийгаа худалдаадаг байгуу гэж тэр үед ардууд дуу гаргаж байв. Хувьсгалын ажлыг олон түмний хүчээр хийх учиртай. Гэтэл эрэгтэйчүүдийн 44% нь хийдэд хадаастай. 100-ийн 1 дутуу бичгтэй. Улс орны дүүлэрсэн эдийн засагч үгүй. Ийм орныг яаж тэмцэлд босгох? Яаж? Энэ хүмүүст амьдрахын их хүслэн байна. Эднэрт бас төрөнгөйлөгчдийг өссөн өшөө хорслогүй. Эх оромж тэмцлийн өв уламжлалгүй. Эднэрт учрыг сайн хэлээд залаад жолоодод өгөх хэрэгтэй. Их сайхан Монгол орно гэсэн хүмүүс байна шүү гэдгийг аль болох олон хүнд мэдэгдэх хэрэгтэй. Энэ хөөрхий хүүхдүүдийн хувь тавилан гэж аврах хэрэгтэй. Хувьсгалчид ажиллан идэвхжүүллээ. Сүхбаатарын саналаар гамин болон феодлуудыг хоорондон зөрчилдүүлэх, тэдний мөн чанарыг илчлэн арга долны хүсэл зэргийг илэрхийлсэн хуулах хуудсууд үржиж. Хүрээний гудамжууд тэрчлэн шүүшүжний хаалган дээр наажээ. Ингэж 50 жилийн өмнө хүрээний харанхуй тахир гудамжнуудад хувьсгалын анхны үг шинэ амьдралын үрээ гэрэлтжээ. Гэвч хувьсгалчдад хувьсгалд ажлын мэдлэг туршлага үнэндээ дутаж байлаа. Энэ зайлшгүй мэдлэг туршлагыг олохын тулд Сүхбаатар умар зүгийг анхааралтай ширтэж байлаа. Сүхбаатар түмний тусыг удад зорисон ажилдан яваа гэсэн өвчтэй эцгийг орхиж умар зүгийг зорисон боловч гамингийн чандлага их байснаас хил давж чадсан. Харин нутгийн хүмүүсээс зөвлөлт орсон тухай их юм дуулж иржээ. Монголын хувьсгалчдад хамгийн хэрэгтэй ийм цагт хүрээнд ажиллаж байсан Оросын хувьсгалчдын нууц байгууллагын гишүүн Кочеренко, Имбржевский, Цвихтаров нар үлэмж тус хүргэлээ. Ингэж манай ард түмний хувьсгал тэмцэл зөвлөлт орсон ажилчин трээчний хувьсгал тэмцэлтэй холбогдох их тавигдлаа. 1920 оны 6 дугаар сарын 25 хоёр бүлэгм нийлж Монгол ардын нам хэмээх байгууллага байгуулж намын хүмүүсийн дагаж явах тангаргийн бичгийг батлан зөвлөлт улсаас тусламж олох төлөөлөгчөөр Сүхбаатар, Чоолсон, Догсон, Лосол нарын 7 хүнийг томилж хувьсгалчдын харилцааны нууц төлхүүрийг баталжээ. Энэ төлхүүрт Сүхбаатарыг ээж, Лослыг аав, Догсмыг Георги, Хятад цэргийг хөхөд аав гэх мэтээр нэрлсэн байна. Нийслэл хүрээний амьдрал хуучин байдлаараа үргэлж ирсэн. Харин хувьсгалчид ажиллан идэвхжүүлсээр байлаа. Зөвлөлт орсон улсаас тусламж өгөх төлөөлөгчдийн төрөвч Чоолсон нар 7 дугаар сард явлаа. Үүний дараах нь комментарийн төлөөлөгч Борисов, мөн Цэдэн гис нар Монголын хувьсгалчдын ажил эрмэлзэлтэй биечлэн танилцахаар ирлээ. Тэд Лениний тухай, коммунист нам, зөв засгийн тухай, түүний ажил үйлсийн тухай бие мэдээ авчирч, Монголын байдал, хувьсгалчдын ажилтай танилцаад практик ажлын тодорхой зөвлөгөө өглөө. Ингэж Монголын хувьсгалчид комментарийн шууд тусламж авах зам нээглээ. Одоо Сүхбаатар тэргүүтээ төлөөлөгчдийн хэсэг зөвлөлт орсон улсад явах боллоо. Зөвлөлт улсаас тусламж өгөх бичигт Жамингуа Богдын тамга даруулах ажлыг амжуулж өглөө. Богд хаан хувьсгалчдын бичиг тамга дарахыг цааргалж хойшлуулсаар Америк, Японоос тусламж өгөх 2 бичиг тамга дарсны дараа арай хийж тамга дарж өгчээ. Богдын засгийн газар улс орны хувь зээг аврах ямар ч найдваргүй болсныг харууллаа. Ингээд Сүхбаатар маань тусламж өгөх бичгийн энэхүү ташуур дагуулж
Тэр орнон хөдөлгөд замын зардал бол эхнэр Янжимага хүүгийнхэн айлын пин дэрхэж. Нэгэнт сэжиглсэн дамингийн мөрдлөгөөс зайлан 1920 оны 7 дугаар сарын 30-ны шөнө Богдуулын Залаатын аманд энд хэр хоноод зөвлөлт орсыг зорьсон юм. Сэлэнгүрэн улалзанхан урссаар зогсолтгүй урсгалч нь зовсон түмнийхэн гашуун нулимс өөр хилэн шингээж мянган жил зөвхөн умрыг зэрэн урсгатаа юу хүснэ вэ? Жаргал хүссэн мартин ардынхаа ирээдүйн хөв тавилан зөгнөө юу? Зөвлөлт орсын Троицкий Саарск. Сүхбаатарт намаас олгосон үнэмлэхийн орчуулга. Эмтхийн зохих байгууллагаас эрхүү орхтон Сүхбаатар нарт олгосон үнэмлэх. Ингээд Сүхбаатар нар Сэлэнгүрэн дээрх бурхантын буудлаас усан онгоцоор эрхүүг зорилоо. Унсан газрын минь ариун ус үеийн үе думрыг зэрэн урсгатаа ард түмнийхэн энэ элчин нар шиг хүндтэй хүмүүсийг эхэн утгаас нь хизээж тээж байгаагүй үзэв. Эрхүү хот. Эрхүү хот бол тэр үе зөвлөл засаг баттай тогтоод байсан Сибирийн хувьсгалын төв хотуудын нэг байлаа. Эрхүүгийн галт тэрэгний буудал. Энд Сүхбаатарын минь хөл гიშгсэн газар. Амурская подвар изочид буудал энд Сүхбаатар сууж байсан. Монголын хувьсгалын үйл хэрэгт мартагдашгүй их тус өргөсөн Борис Шемяцкий. Мөн Цэн Жамсрана, Элбэгдэр Жиренчина, Баламсо, Цэдэнш, Ярослав Гашкнар Коминчерэн болон Оросын коммунист намаас томилогдсон Монголын хувьсгалчдын ажилд тусалж байлаа. Сүхбаатар намын нэрээр тусламж өгөх бичиг хийх хэрэгтэйг дууштай хамгаалснаар зөвлөлт Оросын гадаад хэргийн ардын комиссариатын бүрэн эрхэд төлөөлөгч, улаан зэргийн зөвлөлийн тэргүүлэгч нарт намын нэрээр тусламж өгөх бичиг хийж, түүндээ намын таагчийн асуудлыг дэвшүүлэхдээ ардын эрх тусыг үйлдэх ёс сурталыг нийтлэх арга замыг хэрж чадах чинээгээр явуулж баахан засрах төлөвийг олж, мэдл нэгдэх байдлыг үзмэгц 1-2 жил дотор дахин хөвсөж, цөөхөн эрхтний өвдөөс дотоодод эвдрэл, гадаадд шүүмжилгүй хэрэг бүтэх ба, Орос Монгол ардын намуудын харилцан туслалцах үрдийн сайн тусад цагийн дөхөн болно гэжээ. Энэ бол төлөөлөгчид ажиллаа хуваарлсан протокол. Төлөөлөгчдийн нэг хэсэг нь тусламжийн асуудлыг шийдэхээр Москва яв. Зарим нь хувьсгалын ажлыг идэвхжүүлэхээр Монголд буцах. Сүхбаатар чойволсон нар төлөөлөгчдийн ажлыг зохицуулан өдөртөж холбоо барих. Мөн улаан армийн туршлагатай танилцсан сургууль хийхэд эрхүүд үлджээ. Ингэж эрхүү хот Сүхбаатарын үйл амьдрал Монголын хувьсгалчдын хүүхдийн холбоотой болсон юм. Сүхбаатарын гудамж. Энэ бол эрхүүгийн гол гудамжны нэг. Эрхүүгийнхэн Сүхбаатарыг Монголын хувьсгалчдыг ингэж дээдлэн хөндлөж байдгийг. Сүхбаатар чойволсон хоёр нөхдийг ноёд тийш нь явуулаад улаан цэргийн даргын сургуульд орлоо. Сүхбаатар чойволсноор хамаг анхаарлаа юм сургууль зориуллаа. Өдрийн цэргийн сургууль хийн үдшин онол улс төрийн хичээл хий. Энэ нь Сүхбаатарын хичээл хийж байсан улаан цэргийн 5 дугаар армийн улс төрийн газрын байр. Сүхбаатар маань энэ сандлуудын аль нэгэн дээр энд ч юм магадгүй энд сууж хичээл хийж байсан байх. Бүхэл бүтэн улс орны хувь зэний төлөө
Энэ хэргийг биелүүлэхэд жолоодогчийн өргөн мэдлэг, саруул ухаан, хувьсгалчийн хатуугаар уран таагчийг Сүхбаатарт хэрэгтэй байлаа. Мянган 920 оны сүүлээр энэ байранд Оросын коммунист уршигчдын намын эрхүү мужийн 3 дугаар баг хурал болж Сүхбаатар түүнд оролцлоо. Манай ардын хувьсгалт маань Монголын малчин ардуудын донд үүсэж бий боллоо. Тэдний өмнөөс дэлхийн капиталын эсрэг зэвсэг туслагын тувыг амд төрөн дөрвсөн нам болох Оросын коммунист намын эрхүү мужийн баг хуралд баярын мөндөд дэвшүүлье. Нам ноёд хятадын зэргийн давхар талхигдалд орсон Монголын атархэр талын малчдад танай намын үрээ хүрсэн юм. Дорн зүгэн ард түн босцоож байна гэсэн Сүхбаатарын үг. Оросын хувьсгалчид болон дорн зүгэн дарлагдсан ард түмний төлөөлөгчдийн дунд цогтойо зөөрөөд ижээ. Улаастар даасанд Монгол хүний хэлсэн үг шинэ амьдралын зүг чухламтайгаар дэмүүлж байна гэж бичжээ. Сүхбаатар нар хичээл сургуулийн хажуугаар зөвлөлтийн хүмүүсийн итгэлтэй шаргуу хөдөлмөр бүтээн босголтын амжилттай цаг ямагт танилцж байлаа. Ийм байтал нийслэл хүрээнээс тогсон Георги гэсэн нууц нэрээр захиа ирүүллээ. Монголын цагаантнууд нэвтрэн галангийн аригслал дуйлдаан хүрч хувьсгалчид болон тэдний талархагчдын зарим нь баривчлагдажээ. Иймээс хувьсгалчид мөрдлөгөөс зайлж уул хадаар бүгж яваажээ. Монгол орны хувь заяа хутганы ирэн дээр тулжээ. Сүхбаатар сэтгэл шимшрэн бодлогошрон. Ангар нэг харахад хатуу дарлалд мэрэгдсэн хөөрхий түмний зовлонгийн нулимс шимшиг. Нэг харахад тэдний багтаж ядсан уур хилийн шимшиг. Юу ч гэсэн нутгийн нусчи их нутгийн судасуулж энэ цагт ч гэсэн надтай хамт байна. Сэлинг ангар нийлж ангар өмөрөг зэрэг урсаар. Ажлаа төрүүлэх хэрэгтэй боллоо. Яг энэ үед зөвлөлд Орос улс их Ленин бүх талын төслөмж үзүүлэх болсон тухай мэдээ ирлээ. Монгол түмний найдвар биеллээ. Одоо зэвсэг тусалгыг төлөвлөн бэлдэх ажил хувьсгалчдын тулгарсан зорилт боллоо. Яг энэ үеэр Монголын хувьсгалчдын ажил туслах зорилготой Монголын үнэн сан комментарийн алс дарамтын нарийн бичгийн дараа нарын газрын Монгол төвдийн хэлтэс Монголын хувьсгалчдын оролцоотойгоор 1920 оны 11-р сарын 10-нд хэвлэн гаргалаа. Анхны дугаартаа манай зорилго гэсэн өгүүлэл нийтэлж Монгол улс их баг улсуудын ард олонний тусламжтайгаар гадаадын төрөмбөлөгтийг зайлуулж улс үндсэн бадруулан хөгжүүлэх цаг ирсэн учраас энэ их хэргийг яаж бүтээвэл зохихгүй гэдгийг энэ сан тайлбарлаж байх юм гэж бичжээ. Монгол ардын намын төлөөлөгчид нар вэр гэсэн өгүүлэлдээ зөвлөлт орсон үнэн бодлогыг тайлбарлаж орооны дээрэмчдийн үнэн нүрийг илчилж гадаадын дайснуудад яаж тэмцүүл зохихыг дараагийн дугаарт нийтлэж үлгэж юм. Монголын үнэн манай хувьсгалчдын ажилд маш их тус өргөсөн. Энэ сумны гарснаас хойш 8 хоногийн дараа Сүхбаатар чуулснаар их нутгийн зөв хөлгийн жилээр зарлаа. Их Ленин танай орны аливаа хөдөлмөртийн ганцхан зөв зам бол зөвлөлт орсон ажилтны гэрээчтэй холбоо тогтоож төрийн бай жоохон тусгаар тогтнолын төлөө тэмцэх явдал мөнгө заасан болж баярлалаа нөхөр Ленин. Троицкий Савскот. Энэ дэрмэгцээ Сүхбаатар нар холбооч нөхөр Бонцгийг хяагтаас ирүүлж, улс орныхон байдалтай танилцаад хилийн харуул орчмын газруудаас цэрэг элсүүлж болно гэж үзлээ. Хувьсгалын бэлтгэл ажлын хариуцлагатай чухал үе эхэллээ. Энэ үйл тэр үед Сүхбаатарын ногдон ажиллаж байсан байна.
Энэ булангийн юмс тэр үед байснараа л үлдэж. Сүхбаатарын ор энэ Оросын хувьсгалчид Сүхбаатар нарын ажилд үргэлж тусалж байлаа. Эрхэм Сүхбаатар тэмдэг. Эрхмийн бие функцийн захиаваа хүргэж ирсэн хүний хамт манай дээр хурж ирээд чухал хэрэг зүйл эхлэлцэх ажим хэмээн үүний тул Борисов тэмдэг бариулав. Одоо бид хэдэн хүн хүлээж байна. Энэ байшин ч Монголын хувьсгалчдын ажиллаж байсан байр. Энэ бол цэрэг элсүүлэхээр явахад нь Австралийн бүгд наримд хулсан хилийн ангаас олгосон нэвтрэх хүчийг. Үүнийг үзүүлэгчийг нэгж цаатуулахгүй, хураажуулахгүй гаргуутай ажиллаа биелүүлэхэд бүх талын тусламж үзүүлгэж яв. Хянхруудын захирал Бандын сэрэмгийн өвлж Сүхбаатар цэрэг элсүүлэх ажлаа эндээс эхэлсэн. Энэ цэрэг бүлгийн өвлж байсан газар. Зүүн харуулаас цугласан партизан цэргүүд цэрэг бүлгийн дээрэмдэж байсан ганангуудад тулалдаж анхны бууд уурхжээ. Сүхбаатар эднийг нэгэн хороо болгож дараагаар нь Фонцог, цэргийн ламаар Хасбаатар нарыг томилж, пулемет өгч зэвсэглэн партизан цэргийн анхны хороог байгуулад Монгол Оросын хилийн заагийн Алтан гэдэг газар шилжүүлэн суулгалаа. Цэрэг элсүүлэх ажилд байсан түүний дүү Дэмбэрэл нар их идэвхтэй тусалж байлаа. Сүхбаатар жирэгтэйгээс уйлах хүртэлх 6 аруулын занги нарт цэрэг элсүүлж ирэх тухай бичиг явууллаа. Журам цэргийн тоо өдөр тутам нэмэгдэж, цэргүүд сургууль хийж, шин зэвсэг эзэмшиж, өрнөн сайхан сэтгэгдэлтэй байлаа. Гэтэл Богдын засгийн дотоод яам Сүхбаатар нарын ажлыг улс нийгэмд хортой гэж хориглон, бусад яамтайгаа зөвлөхөд гадаад яам тэднийг барьж ирүүлэх нь чухал, Орос жанжинтай зөвлөх нь зүйтэй гэжээ. Тэр Орос жанжин гэдэг нь бороо шүү дээ. Түүхэнд шааврын шардахын тулд дангаж амтарсан байлдааны ялалт журам цэргийн нэр мэдээг хүргэлээ. Тэрийн саналаар Хасбаатар Дамбадарч нарыг баруун хязгаар томилж, чойлсон Сибирийн дамаг барьсан Шитинхэн нарын удирдлагаар баруун замын тусгай ангийн цэргийн ямаг байгуулж, цагаантны буцах ажлыг зохион байгуулахыг даалгалаа. Энэ зөвлөлдөрсөн улаан цэрэг туслаар ирсэн цагаантныг устгах бодит нөхцөлийг бүрэлдүүллээ. Бараан өнгөрөн төмний цусан бараан утгасан энэ тэгээд цэргийн тэргүүний дөрөвчдийн тусламжаар хөлжиж, умар зүг хөдөлсөн боловч Төрүүчингийн баярын журам цэрэг дарагдаж мордохын газраа боллоо. Өөрийн өдөрцөн гол ангиж улаан цэрэг партизан цэргийн хамтарсан хүчинд буцхагдж зүхтлаа. Одоо нийслэл хүрээг чөлөөлөх ээж зорилго тулгарлаа. Сүхбаатар Нэмэн нарын командалсан Монгол зөвлөлтийн цэрэг 6 дугаар сарын сүүлээр нийслэл хүрээнд хөдлөж, замд тохиолдсон цагаантны бүлгүүдийг буцахсаар зогсолтгүй урагшиллаа. Хүрээний засгийн сандралд орлоо. Тэдний өмгөөлөгч болж ирсэн цагаантны үлдэгдэл сумгүй хэдийн финтаа өрхөд амь зулбан зогтжээ. Одоо тэдэнд энэхүү сүрлэг давчилтын өмнөөс богдоосор барих зэвсэггүй болжээ. Журам цэргийн Төрүүчингд 7 дугаар сарын 6-нд намын төвхроо төр засгийн газар 8-нд хүрээнд ирж ирэхэд хөдөлмөрчид баяртай угтлаа. Засгийн газрын хурлаар Богдын эрхийг хэмжээлэн ардын эрхэд хэмжээт цааз засаг явуулах түүхэн шийдвэр гаргаж 5 яам байгуулан 10-нд хуучин төрийн тамга хэргийг хурааж авлаа. Ардын засгийн анхны байшин. Хуучин төрийн эзэд ардын засгийн удирдагчдын өмнө бүхий цаг болжээ. Яг 1 жил 5 сарын өмнө Монгол улс гэсэн төр улс мөхөж хари газрын харил ихний гартар хутамшигч байсан лэг Сүхбаатар маань сэтгэл шимшрэн харж мөхсөн төр улс зовсон түмэн ардан аврах тэмцэлд орсон бол өнөөдөр сайн сэтгэлд нөхдийн тусламж
санаа нэгтмэгтийн зүтгэлээр ардын эрхэд тусгаар туссан улс төрийн байгуулсныг дэлхийд дахинаа тунхаглаж байна. Энэ бол Монголын ард түмний шин түүхийг нээж өгсөн их жолоодох Сүхбаатарын мөнхийн гавьяа юм аа. Ингээд Сүхбаатар энэ түүхийг өөрөө бичиж эхэлсэн юм. Энэ баярын маань хамгийн түрүүн зөвлөлтийн хүмүүс хуваалцаж, хүрээгээ эзэснийг сонсоод хяагтад баяр ёслолд цуглаад байгаа нь. Ардын засгийн ажил хэрэг шинэ эрчмээр өрнж эхэллээ. Бүх юмыг ёстой огт шинээр эхлэх хэрэгтэй байлаа. Засгийн газрын 19-р хурлын 4-р зүйлд хэвлэлийн хорооны цонх агарсныг хаанаас шилжихийг ярилцаад сангаас шилжихээр тогтжээ. Ганц цонх шилжихийг засгийн газрын хурлаар хэлэлцэж байна шүү дээ. Бүх юмыг ингэж байгааг нь байрнаас нь хөдлөг. Байхгүйг шинээр эхлэх хэрэгтэй байлаа. Энэ бүхний хажуугаар Сүхбаатар цагаантныг бүрэн устгах талаар их анхаарал тавьж, томилогдсон хүмүүстэй үргэлж харилцаж байлаа. 7-р сард Хатанбаатар Магсар Жүцэргийн хамт бослог гаргаж улаастууд ирсэн Вандаановын замдалчдыг дараад хувьсгалын талд орсныг өндөр үнэлж, эрхэмсэд идэвхтэй цагийн хэрэг тэнгэрийн зааврыг нэвтрхийлэн долилсан агаад ихэд завдаж харгистайсны этгээдийг давын өмнө сүнэн ариутгаж, анх түрэн их хэрэг бүтээсэн баярлаад ч барахгүй хадмад төвшиглэж, харин сэтгэл амрагж Хатанбаатар захиа ичжээ. Сүхбаатарчуудын цагаантантай хэдэн удаа тулалдан дарлаа. Цагаантныхын дотор нь зөрчилдөж генерал Эрзюхний зэргүүд нь надад борон өнгөрний Монгол зэргүүд баривчилсан ингээд ботарцсан хэсгүүдийн Жанжин Сүхбаатар дэжинжин чойсон нарын өдөртсөн их зэрэг сөнөн устгасаар байна гэж уриасан бичжээ. Баруун тусгай энгийн чой болсон. Шичинкэн баруун хязгаарт Хатанбаатар Магсаржив, Байкалов, Дамбатарж, зүүн хязгаарт Бомсэнд нарын өдөрцөн ангууд цагаантныг дарж 1921 оны эцээр улс орнын цагаантнаас бүрэн чөлөөллөө. Цагаантныг дарж зөвлөлтийн алс дармтыг вэгчүүлэхэд гавьяа байгуулсны учир зөвлөлт орсын засгийн газар Сүхбаатар чой болсон Хатанбаатар Магсаржив нарыг улаан түмэн удамгаар шагналаа. Сүхбаатар бол Монгол зөвлөлтийн ард түмнийх найрамдлыг үндэслэгч билээ. Сүхбаатар манай улсын оршин тогтноход дотоод хүчин ард түмэн бөгөөд гадаад байдал дээр төшиг тулгуур нь зөвлөлийн засагт Орос улс мөн гэж хэлсэн билээ. Бүр 1920 оны ихэр нэмэндид бичсэн энэхүү захидалдан зөвлөлт Оросын үнийн чармын бодлогыг бишрэн цаашид найрамд нөхөрлөх нь зүйтэй гэж бичжээ. Сүхбаатар зөвлөлт Оросын үнийн бодлогыг ингэж ганц зөвхөн долор таниулахыг эрмэлзэж байлаа. Сүхбаатар энэ захиаг өөрийн гараар бичсэн. Энэ дэшрэмдүүд Сүхбаатарын өөрийн гараар бичсэн хэдэн баримт бичгийг харуулъя. Үүнийг зохих газруудад нэн дэрийг чангалан тушаасгаа Сүхбаатар. Үүнийг зохих газар шаардан тушааж олж ирүүлээ Сүхбаатар. Цалинг шин дэрмөр олгоё. Цэргийн тог байшлан бүр төхөлтөс түүгээр хянаж уг дансыг байцаасгаа Сүхбаатар. Нэгэн жилийн өмнө зөвлөлт Оросыг зэрж нууцаар нэвтэрсэн тэр замаараа нөөдөр тусгаар хатансан Монгол улсын дөрийн төлөөлөгч өрн эрхийнхэн үнэмлэхийг өртлөөд их тэмцлийн халуун анд нартайгаа төрийн хэрэг хэлэлцэхээр явж байна. Сэлэн гүмрэн тунгалцсан урсаар үеийн үед умрыг зориостой. Москва, Кремль энд их Ленин бий. Ахарсын дара ардын иргэн бүлсэрмэн дэвсэн Сүхбаатар энэ хүнсийг үтэхтэн үжил сургаалын биширч мөрдсөн тэрэг хүнтэй нүүр өвчөрч үлгэр жишгийг нь баримтлаж дагсан тэрийг хөрн зочлох үг заяажээ. Тийм ээ. Энэ гайхамшиг талбайд Сүхбаатар авч явсан юм.
Монголын хувьсгалчдын амд нөхөр Борис Шемяцкий Монголын байдал, Монголын төлөөлөгчдийн тухай Владимир Ильич Ленин дэлтгэж түүндээ Сүхбаатар бол 29 настай залуу хүн боловч гойд эрэлхэгээр түүний тухай ард олны дунд Баатар ёсоор домглон хэлэлцэх болжээ. Сүхбаатар бол ардын хувьсгалт намын идэвхтэй зүтгэлтний нэг Монголын шилдэг уран илтгэгч мөн. Сүхбаатар зөвлөлд Орос улсын талыг баттай баримталж байна. Сүхбаатар Оросоор багасга ярина гэж байна. 1921 оны 10 дугаар сарын 26-нд Монгол зөвлөлт Оросын төлөөлөгчдийн хуралдаан эхэлжээ. Та бүхэн сайн харцгаа. Кино зурагт хадгалагдсан үлдсэн Сүхбаатарын маань дүр энэ байна. Энэ зургийг энэ хэлэлцээрийн үед авчээ. Энэ хэлэлцээр Сүхбаатараас гадна хичээнгүйсээ цэрэнгэрж нарын зэрэг хүмүүс зөвлөлт Оросын талаас Духовский, Гецнер оролцожээ. Ленин хэлэлцээрийг маш их анхаарч байлаа. 1921 оны 11-р сарын 5-нд Монгол улс ба зөвлөлт социалистууд наримдах Орос улсын хооронд наримтлыг тогтоох хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэ гэрээ бол их улс гүрнүүдийн хооронд тэгшэрхийн үндсэн дээр байгуулсан анхны гэрээ байлаа. Энэ гэрээ Монгол зөвлөлтийн ард түмний цусан барилгат наримтлын албан ёсны анхны баримт бичиг байлаа. Иргэний дэний домогч анжин фүрүүнд Сүхбаатарыг хүлээн авч хувьсгалт Монголын жолоодогч Сүхбаатарт гэсэн энэ сэлмийг бэлгэлжээ. Гэрээнд гарын үсэг зурсан тэр өдөр их Ленин Монголын төлөөлөгчдтэй уулзжээ. Ленин өөрөө энэ сандлуудын нэгэн дээр Сүхбаатар маань суугаад Ленинтэй ярилцж байжээ. Ленин хувьсгалын ололтыг бэхжүүлж нийгмийн байгууллагыг өөрчлөх талаар Монголын төлөөлөгчдөд үнэтэй сайхан зөвлөгөө өгсөн юм. Сүхбаатар тэргүүтээ Монголын төлөөлөгчд ажлынхан үр дүнд сэтгэл хангамжтай нутгийн зүг үзлээ. Нутаг үзэх замдаа Сүхбаатар эрхүү хотод рууж хувьсгалт ажлын найз нөхөд тэмдгийн намтрын зүтгэлтнүүдтэй уулзсны дотор Сүхбаатарын баруун талд сууж байгаа хүн бол Улаанцэргийн 5 дугаар армийн командлагч Убаревич, Сибирийн алдарт хувьсгалч Каландрашвили бас энэ уулзалтанд оролцожээ. Жилийн эрчүүд болоод зулам өрнөлөө. Ардын хэсэг тогтсоор богдын эрхийг хязгаарласан. Мөн засаг ус вангүнгүүд болон шавийн харьяат вангүнүүдийн эрх хэмжээний дүрмээр тэдний эрхийг хязгаарласан. Шавь хошуу ялгалгүй татвар төлж адилхан цэргэн алба хаах болгосон. Богдод Баторшил өргөр хүрээнд цуглардаг үлэмж чирэгдлийг багасгаж, феодлуудыг үе үлрэн залгамжлахыг зогсоосон зэрэг улс төр эдийн засгийн хувьсгалт арга хэмжээнүүд нь хуучин байгууллагыг хамгаалагчдын дургуйцлыг хүргэж байлаа. Одоо данзан нарын маргаанаас дэгдсэн цуу үгнээс уламжлан бид бүгд наримдах засаг явуулах гээгүй гэдгийг богдод тайлбарлахаар төв хорооны өргөд өгсөн дүү турал Сүхбаатар нарыг томилжээ. Намын таагчин асуудал ийм нарийн байлаа. Хувьсгалт ардчлалыг гойвуулах хандлагатай тэмцэл Сүхбаатар хэмжээт хэрэгт ардын засгийн эзрийг тайлбарлаж хувьсгалт ардчлалыг бэхжүүлэх талаар засгийн газар санал орууллаа. Түүндээ Мэхийд санал ардын эрхтний хэмжээт засаг байгуулсан гагцхүү дээдэс хэмээн дооцсыг өчргүүгээр эзэрхэн дарлах ба дооцсон нь түүний эрх сүрдэд дарлагдаж өгүүлэх газаргүй болон зовх зүдэрх зэргийн эзэрхэн ёсыг халаж ард болон эрх хичээлээ болгон амгалан тохиолохын учир буюу гэж дурджээ. Сүхбаатарын саналыг төөхрөө засгийн газар хэдэн удаа хэлэлцэж энэ талаар хуудас хэвлэж нийтэд дараах зэрэг үлэмж ажил зохиожээ.
Үргэлжлээд монголчууд ардын хөвсөлийнхаа нэгжлийн өг тэмдэглэлээ. Энэ өг тэмдэглэх тухай Сүхбаатарын тушаа. Ардын хөвсөлийг өдөртөн жолоодож улс орноо сэргэн мандуулсан их жинжин Сүхбаатар маань энэ баярт сарын тэмцээнд 20 онож дөрвөлсний учир маш гайхамшигт нэмэх хидэр мэрэгэн гэдэг цол шагнасан баримт энэ байна. Тийм ээ, нэмэх хидэр мэрэгэн. Энэ үйл явдал чухмал Сүхбаатарын маань хиймэртэй сайхан үйлсийн бэлэгдэл шиг санагдаж байлаа. Гэтэл ланхойсгын ажилд ам нийлж дангар бүргсэн бодооноор илэрхий дайсан боллоо. Түүний өчиг энэ байна. Тэр өчигтөн Сүхбаатар нартай санаа нийлэхгүй хүрч тэдний дээр ардын засагт хэрхэвч албаа чадахгүй болсон. Сүхбаатар нарыг гэрээ байгуулахаар зөвлөлт орсод явсан хойгоор Дамби Жанс нартай уулзаж элдвийг хэлэлцэн түүний туслалцааг авч ардын засгийг устгаж дараа нь ямар ч засаг байгуулсан бидний дур гэж ярилцсан гэдгийг хүлээжээ. Ардын засаг бодоогийн хувилдааныг буцсагсан юм аа. Түүнчлэн энэ үед Сүхбаатарын амийг орлохыг оролдож ардын зэргийн хүчин чадалд орох гэж үйсэн цагаантны орос Борина Мячко нарын хэрэг илэрлээ. Энэ үед Сүхбаатарт хөл хорьсон цагаас хойш зөвшөөрөл болгосон нэвтрэх хүчиг. Дамбижагийн чухам хэм бэ гэдэг нь бодоо нарын хэрэгээс тодорхой боллоо. Дамбижа манай заналтад байсан ийм ярахчин этгээд байжээ. Сүхбаатар дотоодыг хамгаалахын дараа Балдан дорж Нанзбаатар нарыг явуулж түүнийг устгууллаа. Тусгаар тогтносон Монгол улс сэргэн тогтнож байгаад хятад Японы милитаристүүд үндэсний дээрэнгүйзэлтнүүд хорсон хомголзож байгаа мэдээнүүд оны эхнээс олноор ирэх боллоо. Ялангуяа хятад генерал Жан Жолнзевский ангинуулж байлаа. Ийм үед түрүү Монголд байсан зөвлөлт орсон улаан цэрэг Таюрский нарын хэсэг байлдагчид Сүхбаатар захидал бичиж Жан Жолн Монгол руу хөдөлж байна. Таны дуудсан цагт бид очиход бэлэн гэж илэрхийлээд эцэст нь их нутаг минь баяртай эрхүүгийн хязгаар баяртай Азийн Монголд бид явла атаатайсан дөршөөд үзүүлэхгүй. Таны нөхөдтэйгэн дахин уулзъя, тань тэл зүрхэн дахин холбоё. Тэгээд Жан Жолн генералын тэнэг төлөвлөгөөг тас захий гэж бичжээ. 1922 оны намар Сүхбаатар зүүн хязгаарын байдлыг биечлэн шалгалаа. Тэгээд тэмдгийн хүмүүстэй уулзаж олон газар тагнуул явуулж тухайн байдлыг тодорхой мэджээ. Энэ үед Австриантын бүгд нарийн тулсын цэргүүд цагаантныг мөрдөн цэвэрлэж байсан Жан Жолн цохилт болсон байна гэдгийг Хатанбаатар Магсаржив нартай захиагаар мэдгэлжээ. Ингээд цэргийн бэлтгэл саатуулж байсан этгээдүүдэд хатуу сануулга өгч уул зүйлийг хангуулад хүндэтгэн өрсөн ис орн эцэг эхийнхээ нутгаар барьж хүмүүстэй уулзаж нам засгийн бодлогыг синхруулан хуулж яваад эргэж иржээ. Сүхбаатар бол түмний сэтгэл татсан их жолоодогч элэгсэг нөхөр байсан. Үйл хэргийнхэн Үнэн Батад итгэсэн түүний үг ямагт түмний зүрх сэтгэлд хүрдэг байсан тухай Элбэгдэр Жирэнчино ингэж бичжээ. Аливаа эндрийн зэрэг хурлын газар Сүхбаатарын хэлсэн үг нь түүнийг дагсан этгээд идэх сайшааг таасгаадна. Сүхбаатар Монголын дотор гагцаар үг ухуулахад мэрэгдсэн гэж болно гэж. Хамтран зүтгэж явсан дайчин нөхөн хойч үеийнхэнтэй уулзаж Сүхбаатарыг дурсан ирж түүний хүний сэтгэл төрөх гойдын аргатай хүн байсан гэж ярьцгааж байна. Одоо Ванчукун ярих хамгийн жирийн жишээг сонсъё. Шамрын зэрэгтнээгээ нэгсэн жанжны манад гарлаа. Сэргэний манад ташаан дотрол өргөдөр явж байсан чинь сонгонд чөмгөрөөж чаа нүг ханрот сотосон унтаач. Жанжны бар эмэстэйгээ тэгжээд яг нэг хөвчөд сэрээд гисэн чинь жанжны мараад
Ja, heute soll wir wieder die Mario Malta kommen über. Wann ч бодсон. Ээжийнхээс тэгээд жанжны дэргэд байдаг бичээчээс асуувал жанжин аль эрт гараад явчихсан гэлээ. Ингээд тун булчиж аргаан барж байтал үүрээс өмнөх жанжин дахиад ирлээ. Тэгэхдээ жанжи юу ч хэлгүй над Мари охтон бүрч хайж Марийн өвсөнтэйгээ буудлаа намайг дуудлаа. Би ч зүрх болгоод явчихлаа. Ортол гал түлээ цай халаагаад байлглээ. Цай халаагаад өгдөл шургуулгнаас махахуулаад намайг цай уу гэж надад махаг лөө. Би ч мөнх улчиж бандсан да. Сүхбаатарын энэ хандлага намайг ямар ч шийтгэлээс илүү ичээж юм бодуулсан гэж ярьлаа. Одоо Баламсагсны ихнэр Балжимаагаа ярихыг сонсъё. Шүүгээс надад захиа явуулсан. Сүхбаатар бидний манай дашгж байна. Шинэ дээл тавьд байж. Тэгээ хвашм дуугаар нэг дээл байсан. Тэд шороод ирсэн маргаануудын. Тэрийдээ сүжид ямар айтээ сайхан дээл гэж хармоос ихсэрийн нэмцэлийг өмсөдлөө. Сүхбаатар хүний төсөө магтдаг хүн байна лээ. Амсаа ижихэй чөрөөр тийсэн хойно жигхэн дээл өгсөн. Ихваа юм. Монголоос олон хүн чухам хүү Сүхбаатарт туслана гэж итгэж, өчнөөн захидал хүсэлт бичдэг байжээ. Нөхөр Сүхбаатар манайхантай харуулгаар 3 хүн ирүүлнэ. Түргэн бол сайн шүү гэж сургагч Давид бичсэн байна. Сүхбаатарга бидний төвд ажил татаж аваач гэж Улаан цэргийн нэгэн даргын эхнэр бичжээ. Ийм жишээ олон бий. Ардын хувьсгалан гэрэгт хүчин зүтгэсний үнэндийн шагнах гэхэд Сүхбаатар би ардын төсвийн тул зүтгэсэн учраас гавьяашиг барилахгүй гэжээ. Сүхбаатар маань ийм хүн байжээ. Түүнд хамтран зүтгэгч олон нөхөд байсны дотор хичээнгүй сая цэрэн дөрж чоолсон лосол догсон Хатанбаатар Магсаржуунаар түшиг сайн нөхөн байлаа. Ардын хувьсгалан ажил улам эрч хүчээр авсаар Сүхбаатар маань өдөржингөө ажиллаж өндийсэн түмний үйлс өөдрөг сайхан өрнөж байлаа. Хөө галсангийн яриаг сонсцгоё. 1922 эцэг сургууль байгуулагдсан. Тэгээд сургууль авсан байсан. 1922 онд би сургуультай явдаг байсан. Тэгээд 1922 онд аавын болоод нэгэн ширүүн хүн байсан баг. Заримдаа бол шөнийн 12 цагийн үед бол луцдаг байсан. Би харж чадахгүй танаа үдч ямарч яваарай. Ман заримдаа бол өглөө зүгэл өрөөд ажилдаа гарч явах. Тэгээд сургуультай явж байхад аав манад орж ирэх жишээтэй юм байсан. Нэг нэг үеэр тэр одоогийн үеэр бол хийх ажилтай байсан баг, хийх хүндч байсан баг. 2-3 хоног гарчтай ирэхгүй байсан. И зарим одоо хамт ажилтдаг нөхдөд аав өсрөглөд манай харилдаг байсан. Хайшаа явсан. Явна. Хийж явсан. Ингээд үгүй тодорхой хариултгүй байсан. Ингээд бодоход цогож өгдөг нөхдөд аав бодвол ийм байсан байх бодоход аав юм нэгэн одоо олон газар явж ажилладаг. И завж хэлбэр их юм уу ийм л байсан байх гэж тэр бодлоо боддог. Ардын засгийн газрын 1923 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хурал бол Сүхбаатарын оролцоотой хийсэн хамгийн сүүлчийн хурал. Энэ хурлын 2 дугаар зүйлд шинэ жилээр богдын амгалан айлтгаж олон ноёд төшмөлөөс барьдаг бэлгийг улсын сангаас гаргахыг зогсоож 5 дугаар зүйлд багшийн сургууль анх төгсөж байгаа 9 хүний сэтгэлийг баярлуулж тус бүрийн 30 лам мөнгө улсын сангаас олгохоор тогтжээ. Ингэж шинэ юм зулуулж хууч юм уулуулж байлаа. Сүхбаатар маань ардын үйлсийн төлөө нэгэн биеийн хохирох энтхийг үл хайрхан зүтгэхдээ
эх орн нь ингэж төсөөлөн бодож байсан юм. Сүхбаатарын энэ бадрамгүй тэмүүлэлд итгэдэггүй хүмүүс байдаг байжээ. Сүхбаатар тэдэнд хариулж хэлэхдээ Тэнгэрийн дор дэлхийн дээр эрдэмтэн хүний вийг олж төрсөн гайхамшиг зохиол эхэн хөвлийгээс гарч нялх нялзраагаас эцэг эхийн хүмүүжүүлэн тэжээх асралтай гэж өдөр түлхэн өссөөр бие тэгшрэн санаа олж хүмүүцний хойно хэдий мэрэгэн Монгол адилгүй хүчрхэг буурай өөр болгож аливаа хүн сурах чиглэлийг эрхэм болгол хандах зүг өөрөнд тогтноо. Эвснаа нэгдэг л орчлонгийн түн бодисыг ийгүүлэн авч хүчитнийг хураан чаднаа. Түүнчлэн бидний улс эв сандыг нэгдэх нь нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэрэгээр зориглон бодлогол үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй чадахгүй их явдал огтгүй болж цэнгэлийн мандайг олж болохыг дан ганц өдний сэтгэлийн чин зэрэг мэднэ. Ташаагүй үнэн болохыг бие батлан өгүүлнэ гэжээ. Тийм ээ, ташаагүй үнэн байсан юм. Сүхбаатарын үндэслэн байгуулсан Империат Монгол Ардын улсад намынхан шаварсан жолоодлогоор цэнгэлийн мандайг олсон Монголын ард түмэн социализмын ялалтууд итгэл төгс урагшилж байна.